Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ видеоноос та Binance Bridge дээр анхны фьючерсийн арилжаагаа хэрхэн нээх, мөн бүртгэлийн урамшууллаа хэрхэн авах талаар сурах болно. Би үүнийг хурдан бөгөөд энгийнээр тайлбарлахыг хичээх болно. Хэрэв та аль хэдийн бүртгэл үүсгэсэн бол энэ видеонд үзүүлсэн шиг үүнийг устгаад шинээр үүсгэж, бэлэн мөнгө буцаан авах урамшуулал идэвхтэй байгаа эсхийг баталгаажуулж болно. Хэрэв танд бүртгэл байхгүй бол шууд бүртгэл рүү орцгоё. Бүртгэлийн маягт руу очно уу? Имэйл хаягаа оруулна уу? Дараа нь та хүн мөн эсгээ баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь та дөнгөж сая заасан имэйл хаяг руу илгээгдэх кодыг ашиглан имэйлээ баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь та нууц үгээ гаргаж ирэх хэрэгтэй. Дараа нь маш чухал алхам бол энэ хуудсан дээр та видеоны доорх тайлбарт байрлах урамшууллын кодыг оруулах хэрэгтэй. Энэ код нь танд спот арилжааны үеэр 20 бэлэн мөнгө буцаан олгох урамшуулал өгөх болно. Үүний дараа та дансаа баталгаажуулах шаардлагатай болно. Санаа зовлтгүй, энэ бол хурдан бөгөөд ойлгомжтой үйл явц юм. Баталгаажуулсны дараа таны арилжааны данс идэвхжих бөгөөд үлдэгдлээ нөхөж фьючерс арилжаа хийж эхлэхэд хангалттай. Үлдэгдлээ нөхөхийн тулд депозит товчийг дарж өөрт тохиромжтой нөхөх аргыг сонгоно уу? Хоёр ашиглах нь хамгийн сайн арга бөгөөд энд та дүнг доллараар зааж өөрт тохиромжтой төлбөрийн аргыг сонгох хэрэгтэй. Доор жагсаасан сонголтуудаас зөвхөн ханшийг төдийгүй үнэлгээг нь анхаарч үзээрэй. Дараа нь та өөрт тохирох сонголтыг сонгоод bias дээр дарна уу? Best буюу Tether ануын доллартай нэг харьцаатай дижитал эквивалент болж үйлчилдэг хамгийн том стейблкойн юм. Видеон дээр дараа нь үзүүлсэн шиг бидэнд фьючерс худалдаж авах, зарахын тулд Best хэрэгтэй болно. Bias дээр дарсны дараа та ойлгомжтой зааврын дагуу төлбөрөө хийх шаардлагатай болно. Миний үлдэгдэлд Best аль хэдийн байгаа тул би одоо үүнийг хийхгүй. Эцэст нь transferred notify seller дээр дарахаа бүү мартаарай. Худалдагч төлбөрийг хүлээн авснаа баталгаажуулсны дараа мөнгө таны дансанд шилжинэ. Best таны фандын дансанд орж ирсний дараа та тэдгээрийг фьючерсийн данс руугаа шилжүүлэх шаардлагатай болно. Үүнийг хийхийн тулд фьючерсийн арилжааны хэсэг рүү очно уу? Товчийг ол transfer. Дараа нь хаанаас шилжүүлэхээ сонгоно уу? Фондын мөн хаана? USDM Futures. Ингээд л боллоо. Таны хөрөнгө одоо таны фьючерсийн дансанд байна. Одоо та анхны арилжаагаа хийж болно. Биткойны фьючерс худалдаж авцгаая. Би танд хамгийн энгийн жишээг үзүүлье. Эхлээд бид хөшөөргийг сонгох хэрэгтэй. Бид хоёрт хөшөөргийг сонгоно. Учир нь хөшөөрөг бага байх тусам таны бүх мөнгийг алдах магадлал бага байна. Одоо бид дээш эсвэл доош байрлал нээх хэсгээ шийдэх хэрэгтэй. Урт байрлал нийцгээе. Өөрөөр хэлбэл бид биткойн өсч ашиг олно гэж үзэж байна. Одоо бид ямар үнээр худалдаж авахаа тодорхойлох хэрэгтэй. Тохиромжтой болгохын тулд боломжит үнүүдээр дарж хоёр хөшөөргээр байрлалыг бүрэн ашиглахын тулд 100 эзэлхүүнийг сонгоод buy on дээр дарна уу? Ингээд л боллоо. Бидний арилжаа нээлттэй боллоо. Хэсэг хугацааны дараа бид үн өсснийг харж, одоо бид байрлалаа хааж ашгаа төгжих хэрэгтэй. Үүний тулд маркет товчийг дарна уу? Баяр хүргэе, та ашгаа төгжлээ. Энэ видеог ингээд дуусгая. Хэрэв танд асуулт байвал сэтгэгдэл үлдээнүү би туслахыг хичээнэ. Бүгдээрээ баяртай.